Оюнбатын сувагт тавтай марил. Өнөөдөр та бүхэндээ 2017 онд гарсан трейлер гэмтгэргийн төрлийн Үхлийн зам хэмээх киноны давчлалыг танилцуулах гэж байна. Киноны эхэнд 6 найз суусан машины дугуйг инэт хагарч байгаа харагдана. Замын голд машин өндөр хурдтай эргэлдэж нэг эмэгтэй толгоогоо хагална. Энэ найзуудын бүлэг нь 3 эрэгтэй, 3 эмэгтэйгээс бүрддэг. Ягаан хувцастай эмэгтэйг Сара, ногоон хүрэмтэй эмэгтэйг Карен, толгоо нь хагарсан эмэгтэйг Жоди гэдэг. Ирчүүдийн хувьд хөх цамцтайг Жеф, саарл цамцтай залууг Тод, цагаан цамцтайг Эрик гэдэг. Тэдний гол зорилго бол аслагдсан хотод амьдардаг Жодигийн эгчийн төрсөн өдрөлөө явж байсан юм. Хот маш аслагдсан тул энэ замаар 1 сарын турш өнгөрөх машины тоог тоолжлохоор зэлүүд газар байв. Эхэндээ бүх зүйл хэвийн санагдаж байлаа. Тод машины эзэмшигчийн хуваар хагарсан дугуйг нөөц дугуугаар солихоор болно. 3 залуу байгаа тул энэ ажилд ийм ч төвөгтэй ажил биш юм. Ийм нөхцөлд ч Сара олон нийтийн сүлжээнд зориулж селфи хийж эхэлнэ. Гэсэн ч байршил нь алслагдсан тул гар утасны сүлжээ олох хэцүү байлаа. Карен харин сүлжээ хайж 3 метр алхсан бөгөөд тэр үед гар утасны сүлжээ орж ирнэ. Цагаагаар хэд халуун болсон тул Жоди Карен хоёр машины сүүдэр талд суун халуунаас зогтно. Харин Эрик шэхийг хүсээд бут руу явна. Энэ эзэн Тод Саратай юм ярихаар гарсан тул Жеф ганцаараа дугуйг солихоор үлдэнэ. Удалгүй машины дугуйг сольж чадсан Жефт баг зэрэг уруудсан байрлал саадуулж дугуй нь өнхөрч эхэлнэ. Тэр дугуйг авахдаа Жеф санамсаргүйгээр замын голд сум байхыг харав. Нөгөөтэйгүр түүний найзууд яриандаа халж Эрик шээж байсан тул Жефиг хинч анзаарсангүй. Ярианы дундуур Тод машины дугуй өнхөрч байгааг анзаарч зам уруудан араас нь гүйв. Энэ мөчөд Сара Жефийн дугуй сольж байгааг харах гэж түүн дээр очихоор өндив. Гэвч тэр Жефиг аимшигтайгаар үгснийг хараад шууд цочирдов. Тэр маш их айсан тул юу ч хэллгүй чимээгүй зогсов. Дугуйгаа авсан Тод энд ямар нэг зүйл буруу байгааг мэдээгүй хэвээр байв. Харамсалтай төд удалгүй Сара хэн нэгний суманд доногдов. Карен Жоди хоёр өөрсдийг нь аюул занал хийлж өг мэдээгүй хэвээр байлаа. Тэр үед Сарагийн нүд бууны суманд доногдсон байсан ба дахин нэг удаа бодолов. Тэндээс Карен эргэн тойрныхоо нөхцөл байдлыг харсан бөгөөд буудагч итгээд хаана байгааг олж мэдсэнгүй. Тэр эргэлзэх зүйлгүйгээр хашгирч найзуудтай машины ард нуугдахыг хэлж сануулав. Тод хараахан мэдээгүй сэрэмжгүй байсан тул зүүн мөрөндөө бодуулжээ. Энэ хооронд машин руу ойртож амжаагүй Эрик унсан модны цаана нуугдахад хүрнэ. Тэднийг зогсолтгүй бодож байсан ба бусд нь машины ард нуугдаж амжина. Дугуй хагарсан мөч гамшиг болж хувирна гэдгийг хинч төсөөлөөгүй. Дугуй хагарсан нь буудагч этгээдийн бэлдсэн орхи байсан тодорхой болов. Цагийн дараа тэд эргэлзэж эхлэв. Цэргийн гэрүүлд өссөн Карен буудсан этгээд чанга дуу чимээ гаргахгүй тулд дуу намсгагч ашигласан байх гэж таамаглана. Мөн сум машиныг нэвтэлж чадахгүй байгаа нь тухайн хүний байрлал хол байгааг илтгэсэн байна. Тод зүүн мөрөндөө шаргацсан тул биеийн суларч хүчтэй хөдөлж чадахгүй болжээ. Эрик зөвхөн унсан модны ард нуугдж байгаа нь хамгийн дор нөхцөлд байсан ба гайхамшиг болохыг хүлээхээс өөр сонголт байсангүй. Тэд хоорондоо ярилцахдаа Жеф дугуйг аль хэдийн байрлуулсан тул тэдний хийх ёстой зүйл бол болтыг чангалах явдал гэв. Гэхдээ үүнийг хийх боломжгүй тул тэд амьд гарахын тулд өөр төлөвлөгөө олох хэрэгтэй болсон. Түүнээс хойш удалгүй Карен 3 метрийн зайд гар утасны сүлжээ орж байсныг хэлнэ. Дараа нь гараа сунгахыг Тодыг хараад Жоди халааснасаа утасны саваа гаргаж өгнө. Карен утасны сүлжээ орж ирсэн даруйд 911 руу залгахаар Google-ийн туслахыг утсан дээрээ тохируулна. Тод эргэлзэлгүйгээр утсыг сунгаж сүлжээтэй болгоно. Харамсалтай нь Карен 911 руу залгахаар орилго агшинт мэргэн буудагч гар утсыг нь бууджээ. Хоёр дахь арга бол Тод машины араагаас салгахаар төлөвлөж ингэснээр машиныг сүлжээ орж ирэх байрлал руу түлхэх болно гэв. Тэд хаанаас буудаад байгааг олж мэдхийн тулд Жоди урд байрлалд бэлэн байж Карен ард талд хуурамч манухай босгоно. Тод машины хаалгыг онгойлгож араагаа эн дээр тавих гэж оролдоно. Тэр үед мэргэн бууж галзуурсан мэт буудаж үлэх гэж машинд суув. Гэвч тасралтгүй буудсны улмаас эхлээд нуугдах шаардлагатай болсон бөгөөд араагаа энэ горим дээр тавьж чадсангүй. Сайн мэдээгүй бол Жоди хаанаас буудаад байгааг олж мэдсэн ба
буудагч итгээд модон дээр нуугдж байсныг олж мэдсэн. Тэр модонд мэрэгэн буудагч нуугдж байгаа нь илт байв. Энэ хүн ямар зорилготой нь тодорхойгүй. Гэвч тэр уг модонд удаан хугацаанд байрласан тодорхой. Дараа нь араага энэ горим руу сольж чадахгүй байгаа Тод хамгаалтын хэрэгсэл хайж олохыг оролдов. Азар тэр машиныхаа арталд багажны хайрцаг байхыг хараад хайрцаг авахар шийджээ. Багажны хайрцгийг авч чадсан Тод төмөр тагийг гар хамгаалагч болгон хийв. Нөгөөтэйгүр Эрик зөвхөн бууж өгөхөөс өөр сонголтгүй найзуудынхаа төлөвлөгөөг мэдэхгүй байв. Үүний дараа гартаа хаалт хийсэн Тод Карен Жоди хоёрыг байраа эслэхийг тушаав. Богино хугацаанд Тод машиндаа сууж машины араага салгаж чаджээ. Харамсалтай нь түүний гар суманд оногдов. Дараа нь машин тэр даруй урагдлаа. Карен Жоди хоёр машинаа тогтоож барих гэж үр дүнгөө оролдож байв. Машиныг тогтооход хэцүү байсан тул Жодигийн гар суларч машины хажуугаас хол шидэгдэн унана. Эцэст нь буудагч болтыг нь чангалаагүй машиныг дугуйг буудаж зогсов. Тухайн үед Карен яг энэ мөчөд буудагч сумаа дахин зэнэглэж байгаа тул Жодиг аюулгүй газар руу зогтох боломжтой үе гэдгийг хэлснээр Жодиг үүх хэрэгтэйгээ ойлгоно. Үүний зэрэгцээ Эрик байрлалаасаа зогтохыг оролдсон ч Жодигийн өмнө бодолж унана. Эрик хоёр хөл рүүгээ буудуулсан тул өөр хаашаач явж чадахгүй болно. Энэ тохиолдолд Эрикийг буудаж алах ёстой байсан ч мэрэгэн бууч Эрикийг цус алдуулан зориудаар зовоож байв. Цагийн дараа Тод машины суудал дээр нэг сав ус байгааг анзаарчээ. Тэд бүгдээрээ цангаж байгаа ч аль болох олуулаа усыг хуваалцах болно. Дөнгөж ус балах гэж байсан Эрик гартаа буудуулж улам их зовж шаналж байв. Үнэн хэрэгтээ холын зайнаас буудаж байсан сэтгцийн гажигтай хүнч бас өлсөд санхыг мэдэрч байгаа хүн байв. Өөр тийшээ очиж чадахгүй тул шээс нь хурж байсан Жоди Карены хажууд бийтсэн. Дараа нь найз өсгүйхэн цогцыг хэрээдэж буу гарсан Тод дахин тэсвэрлэж чадалгүй. Замын голд нас орсон саараа руу очихоор шийджээ. Хачирхалтай нь нууцлаг мэрэгэн бууч Тодыг бодсонгүй. Үнэн дээр Тодод найз бүсгүйгээ үнсэж гараас нь натгах боломж олдов. Нөгөө талд аль хэдийн үхэж байсан Эрик өөрлөө нойрдох чоныг олж харав. Энэ маягаараа бол чон түүнийг андаран залгих тул Эрик бууж өгчээ. Энэ хооронд буудагчтай үлдсэн Тод санамсаргүйгээр холоос ирж байгаа машиныг олж харав. Мэдээж хэрэг энэ маш азтай тохиолдол боловч харамсалтай нь Тод буудуулж буун дунаас цоцсон чон Эрикийг эдэлгүй орхин явна. Тод зам дээр найз бүсгүйхээ хажууд үхэхээс өөр сонголт байсангүй. Тэр үед машины жолооч холоос Карен Жоди хоёр далж байхыг олж харав. Гэтэл мэрэгэн бууч эмэгтэй гарлуу буудсан бөгөөд хуруу ноногдож хаасайгүй цус цацрав. Жолооны хүрдээг удирдах боломжгүй болсноос байдал уламд ордов. Дараа нь машин урдан зогсож байсан Тодын машиныг мөргөж Жеффийн толгойг биеэс нь салгав. Үүний үр дүнд Карен Жоди хоёрын ганц найдвар хормын дотор алга болов. Машин барьж авсан эмэгтэй ухаан орно гэсэн хэдий ч удалгүй мэрэгэн буучийн хитэн суманд оногдов. Амьд үлдсэн эрэгтэй машинаас иддэгцэн охиноо аврахыг оролдоно. Карен Жоди хоёр түүнийг машины ард нуугдж хашгирсаар байв. Яг энэ мөчөд Карен утсаараа 911 руу залах гэж хэлв. Тэр хүний байрлал гар утасны сүлжээтэй газарт байж таарчээ. Эрэгтэй байрлалыг мэдэхгүй буудагч тэгээд машины банк руу буутан бензинийг гоожулж эхлэв. Эцэст нь машин дэлбэрч эрэгтэйг аврах боломж үлдсэнгүй. Охины аав амьдараа шатаж өгчээ. Энэ хооронд замын нөгөө талд шарх сорив болсон охин ухаан оржээ. Түүнийг дөнгөж сэрх агшинд мэрэгэн бууч охины толгойг буудсан байна. Энэ хэдэн минутанд Карен Жоди хоёр ар араасаа ирэх олон өхлүүдийг харснаас байдал уламжлалт ордож байгааг хүлээн зөвшөөрнө. Холын зайд байгаа сэтгцийн гажигтай хүнээс хэрхэн молтрох талаар хэлэлцэв. Хоёр дахь машин хүртэл өнгөрч чадсангүй. Эцэст нь Карен төлгөө гаргаж тэр хоёр орой ортол хүлээх ёстой болов. Шөнө утаатай байвал мэрэгэн буудагч тэднийг харахад улам хэцүү байх болно гэж Карен хэлв. Тод мэрэгэн бууч байршлыг үргэлжлүүлэн хянаж нэг ч хормыг алдсангүй. Цаасны хутга бэлдсэн Карен машины суудлыг зүсгээр төлөвлөжээ. Нөгөө талд Жоди арын ачааны тэшнээс олсон лонх бензин, хувцастай ууд, ундааны хайрцаг ав. Азар хайрцагт 2 ундаа байсныг тэд шууд уцгаав. Үүний дараа Жоди амны хаалт болгон ашиглахаар цүнхэнд байсан бодолхийг авчээ. Жоди даруухан машины суудлал руу лонх бензин асаахад Карен асаагаараар соннош тав.
Эцэст нь машин шатаж утаа гаргаж эхлэв. Гэсэн ч утаас эерэг байсан тул тэдэнд зогтох боломж гарахгүй л байв. Мэргэн буучид тэдний байршил тодорхой харагдахгүй байсан тэрээр утаанд уран хөрж байв. Гэтэл Карен тэдний байрлал руу цагдаагийн машин ирж байгааг харав. Энэ нь амиа алдсан эрэгтэй 911 руу залгасны үр дүнд байршлаар нь олж ирж байгаа бололтой. Үнэн хэрэгтээ цагдаа нар алуурчныг тагнуулах гэж 2 мэргэн буудагчийг авчирсан байв. Тэгтэл дөнгөж ирсэн цагдаа нар энэ байршилд байдалд эмч таатай биш байгааг ойлгов. Тиймээс тэрээр мужийн цагдаагийн газраас нэмэлт тусламж хүссэн байна. Яг тэр үед алуурчны сум түүний эрүүнд тусав. Харамсалтай нь буудуулсан цагдаа доош болохдоо санамсаргүйгээр машины хаацан дээр гიშгчээ. Энэ завшааныг ашиглан Карен Жодиг гүүхийг хүссэн ч Жодигийн зориг нь хөрсөнгүй тул татгалзав. Түүнийг ятгаж дийлээгүй Карен ганцаараа гүүх шаардлагатай болсон бөгөөд харамсалтай нь утаа багасч эхлэв. Карен гүйж эхлээд төд удалгүй газар дээрээ буудуулан нас оржээ. Дөрүүлээ ирсэн цагдаа нар хоёулахна болжээ. Тэр үед Жоди холгүй байгаа цагдаагийн машин руу гүүхээр шийджээ. Энэ хооронд цагдаа нар болон мэргэн буудагч алуурчны хооронд ширүүн тулаан болж алуурчин ялах болно. Өөр сонголтгүй байсан Жоди тэр даруй цагдаагийн машинд суув. Буудагчийн нуугдж байсан модыг мөрөгөөр төлөвлөжээ. Гайхалтай нь Жоди үүнийг амжилттай хийж мэргэн буудагчийг модноос унгав. Сэхэ авсан Жоди газар дунсан бууг авахыг оролдов. Энэ хооронд мэргэн буудагч түүнийг модонд уйсан олсыг таслах гэж оролцсоор байв. Одоо бид бүхэн нууцлаг мэргэн буудагч алуурчны төрхийг харах болно. Энэ хүнд үнэхээр өөр хийх зүйл байгаагүй бөгөөд модон дээр хохирогчдыг хүлээж байжээ. Үүндээ киноны турш түүний хэн болохыг үзэгчид мэдэж чадсангүй. Энэ нөхцөл байдал Жодиг айлгаж хурдлуулав. Тэр бууг авч алуурчныг өөхөх хүртэл олон удаа боджээ. Гэсэн ч сэтгэл нь ханаагүй байсан Жоди нууцлаг алуурчны толгоороо буудах гэж ахин нэг сум буунд хийв. Гэтэл сумыг дахин цэнэглэж байтал бууны замаг гатсан байна. Жоди бууны бөксөөр алуурчны нүрийг бялб зохиж нүрийг нь тэгшилсэн байна. Дараа нь Жоди винтоп буун дээр хідэн зураас олж харав. Эдгээр зурааснууд энэ зам дээр алуурчин хичнээн олон хохирогчийг буудаж хөнөөснийг харуулж байгаа бололтой. Жоди явхаас өмнө алуурчны нүрлөө дахин нэг цохихыг хүсв. Харамсалтай нь гинтийн азгүй тохиолдол болж гатсан байсан буу гинэт бодож Жоди хүзүүндээ өхлийн шарх авах болно. Мөн ч азгүй төгсгөл байна да.